Баяр наадам аялал зугаалгын улирлын үеэр орон нутгийн замд зам тээврийн осол аваар ихэр гардаг. За осол аваар ихэнх нь бага насны хүүхдүүдийг зориултын суудалд суулгалгүй өвөр дээр авч явах, арын судалд зорчих зорчигчийн тоо хэтэрсэн суудлын бүс зүгээгүй хурд хэтрүүлснээс үүдэж гардаг байна. За мөн согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ автомашин жолоодож бусдын амийг хохирох тохиолдол гарч байгааг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. За нийтлэг илэрж байгаа зөрчил тээврийн хэслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Ерөөсөө энэ хотоос гэр бүлээрээ гарч байгаа. Гэхдээ таны тээврийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж гэнэ үү, үгүй байна гэдэг зүйл дээр бас нэгтэлж үзэхгүй байна. За хүүхдээ ээлгүй тээвэрлэлтийг бол зөрчиж байна. Хүүхдийг өвөр дээрээ суулгаад уртлын судал дээр сууж байна. Цонхол үгээр одоо хүүхдээ ил гаргаж авч явж байна. Энэ байдал дээр манай эцэгчүүд маань анхаараарай гэж хэлмээр байна. За орон нутгийн замд гарч байгаа ослын гол шалтгаан бол хурд. Хурдыг хэтрүүлснээс шалтгаалаад онхолт хэлбэрийн осод бүртгэж байна. За онхолт хэлбэрийн ослын улмаас тухайн тээврийн дотор сууж явж байгаа зорчигчд болон жолооч өөрөө амнасаа алдж байгаа гэмтэж байгаа зүйл байна. Бүсээ зүүхгүй байна. Зөвхөн цагдаад шалгуулъя гэдэг байдлаар жолооч уртлын зорчигч хоёр л зүгөөд байна. Арын хүмүүс ерөөсөө бүсээ зүүхгүй байна. Энэ зүйл дээр онцгойлон анхаараач гэж хэлмээр байна. Та урдаа нэмэх тусам таны тээврийн дотор явж байгаа хүмүүс бүсээ зүүсэн байсан ч гэсэн амьд үлдэх тийм ээ магадлал хувь нь буурна. Тэгэхээр хурдаа зам орчинд одохруул хоригсон нөхцөл битгий гүйцэтгүүлэх үйлдэл хийгээч гэдэг зөвлөмөр байна.